Манай хөтөлбөрийн найруулагч хэвлэлийн хурал хийж сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Мандах баярыг хятадуутай сүжирхдэг. Хятадуудыг муулж болохгүй хэмээн тушаасан тухайн ярьсныхаа төлөө цагдаад дуудагдаж байгаа. Тиймийн тул бид одоо түүний хятадуутай хэрхэн холбогддог тухайг нь баримтуудаар нотлохыг хичээнэ. Нэг удаач биш бүр нэг хэсэг баримтуудыг гаргаж тавина. Эхний баримт 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Мандах баярын хувийн компани Чингис хаан нис буудлын захиргаанд нэгэн хачирхалтай хүсэлт илгээжээ. Түүнд Хятад орныг танин мэдэх соёлын өдрүүд энэ сард тохиож байгаа ба 9 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчд бэлтгэл ажлын хүрээнд 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Air China-гаар ирэх тул тэдгээр хүндэт зочдыг олон улсын хүндэт зочдын танхимаар хүлээн авна уу хэмээн пялдаgjээ. Нөгөөдөлдөө гоё харагдах нь л те. Ингээд ер нь Хятад орныг танин мэдэх өдрүүд гэж юм яаж яваад Жамх International компанитай холбогдчихдаг вүлээ. За тэрч дүүрч нийцгэлсэн алга ташлтын дор VIP залаар залран орж ирсэн Хятадын бэлтгэл ажилтнууд сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн эрхэм ерөнхийлөгчийг одоо бишрэн, хүндлэн, үнэлнэ. Ингээд төрön сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл яамны статустай болчихсон юм шүү. Гадаад харилцааны яам, боловсрол соёлын шинжлэх ухааны яам татан богдсон хэрэг үү? Нөгөө цог залмаа сайд нь хайдсан байсан хэрэг бай. Түүнээс гадна энэ арга хэмжээг Монголд ирж нээсэн Бай Юган гэгч хүний албан тушаал нь бүр ноцтой. Тэрээр Хятадын коммунист намын өвөр Монголын өөртөөс хорны байнгын хорооны гишүүн бөгөөд суртал ухуулгын хилцээний дарга ажээ. Суртал ухуулгын хилцээний даргын эрх явдлыг зохион байгуулагч нь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Мандах баярын хувийн компани. Яаж ч удаад Хятадын суртал ухуулгыг өвөр Монгол тулган хүлээлгдэг албан тушаалтныг Монголын хэвлэл мэдээллийн компанитай холбох гэхэд миний толгой хүрэхгүй. Монголын сэтгүүлчдэд наах гэдэг байгаа юм биш үү хэмээн арай чамаа бодож байна. Энэ тухай ерөн сүүлд өгүүлнэ. Хэрэг явдал үгээр зогссонгүй. Энэ нийцгэр угталтаас даруй 5 хоногийн өмнө бас нэгэн хүлээн авалт болсон бол та. Мөн оны 8 дугаар сарын 13-ны өдөр улсын хурлын дарга Зандан шатрын нэр дээр бас нэгэн хүсэлт мөн л Мандах баярын хувийн компаниас очжээ. Утга нь Монгол улсад хөрөнгө оруулах зорилгоор Global China Group-ийн төлөөлөгчд ажлын айчлал хийж байна. Ажлын хүрээнд 13-ны өдөр төрийн ордонтой танилцах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь хүлээн авч бидний ажилд гүн тусалцаа үзүүлнэ үү хэмээжээ. Бас л нөгөө гадаад харилцааны яам ор сурггүй байгааг анзаарв. Бидний гэж ер нь хэнийг хэлээд байгаа вэ? Хятадуудыг төрийн ордонд зугаалуулах гэсэн бичиг юм байна хэмээн ойлгож эхэлдэл бидний ажилд тусална уу хэмээсэн үг өгүүлбэр орж ирээд толгой эргүүлж орхиж байна. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хэмээх байгууллага нь Global China-гийн бүрэлдэхүүнд багтсан хэрэг үү? Эсвэл эрхэм Мандах баярын Жамх компани нь Хятадын засгийн газрын гадаад хэргийг хариуцдаг болсон хэрэг үү? За юутай ч гэсэн хятадуудад гоё харагдах гэсэн. Хятадуудыг төрийн айлчлалын хэмжээнд угтан авах гэсэн оролдлогуудыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Харахуугийн Мандах баяр удаадараа зохион байгуулж иржээ. Түүний ажилтнууд нь ч гэсэн Хятад улс руу сэтгүүлзүүн курс семинарт удаадараа явсан байдаг. Хаалтай нийгмийн тоталитатор дэгдмийн сэтгүүлзүү гэж ямар юм байдаг вүлээ гэж бодоод үзэхдээ маш том асуудал гарч ирнэ. Монголын үндэсний радио телевизийн захирал нэмжиг Хятад очиход Хятадууд гудамжлал зогсоод адаг дашин байж угтан авдаг. Би тэгүүлэхийг хүсэж байна хэмээн ярьдаг. Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч маань чухам үүний төлөө Хятадуудад ингэж талцдаг хэрэг болж тааруу. Эсвэл арай өөр бүр том зорилго байна уу? Сэтгүүлчдийн ордныг Хятадын мөнгөөр барина гэж ярьдаг үн шүү дээ. Та бүхэн нэг зүйлийг анзаараагүй бол хэлж өгье. Тэрээр гадагш дотгошоо явахдаа заавал сүр бодруулан зураг хөргөө тавьж хаашаа ямар зорилгоор явж байгаагаа олон нийтэд зарлан тунхагладаг. Харин Хятад руу явахдаа бол үгүй. Тэрээр загас шиг чимээгүй одох бөгөөд Хятад авахсан зураг хизээж олон нийтийн сүлжээнд тавьж байгаагүй. Тавихчгүй үз. Одоо тэгээд үүний цаана юу байгаа вэ хэмээн бодоод нэг үзээрэй. Чухам энэ талаар нь дэлгэлээ гэж галсан сүх мөхтөр нарыг цагдаад өгсөн юм шүү дээ. Хятадуудыг муулж болохгүй хэмээн ажилтнуудаа тушаасан сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Мандах баярын шавар элдвийн аргалт нь ур зүгээс гаралтай юм биш үү хэмээн одоо бодоход нэг хол зөрөхгүй болж байх шиг. Тэрээр яагаад хятадуудад том харагдах гэж зүтгэн вэ? Тэрээр яагаад хятадуудад ухаан жолоогод олгоноч өөр хормоог нь долоон вэ? Түүний энэ үйлдэлүүд сайдын зангарагтай хүн эмээх бодлыг Хятад ах нартай төрүүлэх гэсэн орлого биш гэж үү? Тэрээр яагаад хятадуудыг бүх талаар инхрийлэн хайрлаж эрхлүүлэн цусардан вэ? Та бүхэн бодоод нэг үзээрэй. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн толгой дээр Хятад улсын суртал ухуулгын хэлтээс заларсан гэж хэлбэл би одоо өрдөөж гайхгүй. 650 сая төгрөгөөр сэтгүүлчдийн нэгдсэн эвлийг худалдан авсан хүн гэсэн шүү. Тэр Мандах баяр. Галаарид ерөнхийлөгч та хоёр нь ингэхэд юу хийчихсэн хүн бэ?